Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургууль нь 1973 онд 920 хүүхэд хүлээж авах хүчин чадалтайгаар баригдаж байсан боловч одоогийн байдлаар тус сургуульд 3 ээлжинд 2480 сурагч суралцж байна. Тиймээс сургуулийн барилгыг өргөдгөх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Харин үүнийг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр сургуулийн өргөдгөлийн барилгын ажлыг хийхээр боллоо. 1970 оны үед баригдсан барилгуудын насжилтын асуудал бас яригдж байгаа. Тийм учраас энэ сургууль цэцэрлэгийн барилга гэдэг бол Монгол Улсын засгийн газрын өмнө нэлээд тулгамдсан юм асуудал болоод байгаа. За энэ асуудалд бас ингэж Япон Улсын засгийн газраас буцалтгүй тусламж өгч энэ сургууль цэцэрлэгийн барилгыг ингэж барьж өгж байгаад бол боловсрол сошиаллахаа спортын яамны өмнөөс бол талархаж байна. За энэ 53 дугаар сургуулийн тухай гэх юм бол Япон улсын засгийн газар энэ жилээс эхлэн Улаанбаатар хотод нийт 4 загвар сургуулийг бүтээн байгуулахаар болсон бөгөөд тэр 4 сургуулийн нэг нь энэ 53 дугаар сургууль юм аа. Цаашид Монголын ойрын ирээдүйд шинээр барих сургуулиудын загвар сургууль болно гэдэгт итгэлтэй байна. Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах 4 үе шаттай төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд нийт 45 сургууль болон сургуулийн өргөдгөлийг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна.